Clean Resource Development компани 2020 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын сэргээгт хэрчм хүчний салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 12 мегаватт хүчин чадал бүхий нарны эзэглэгээ станц болон эрчим хүчний хадгалах системийг амжилттай суйрлуулж ашиглалтад оруулаад байна. Одоо Монгол орны энэ нөгөө эрсдэс уур амьсгалд одоо тохирсон тоног төхөөрөмжийг бидэд Монгол улсад одоо суйрлуулад 3 жилийн хугацаанд туршаад үр дүнг ерөнхийдөө танилцуулаад энэ үр дүнгийн дагуу одоо энэ албан байгууллага үйлдвэрлэл нэгжүүд маань өөрсөндөө яаж ашиглах боломжтой вэ? Зардлаа бууруулах, за мөн эрчим хүчний доголдлын үед бол нөөц үүсгүүрээ ашиглан одоо найдварт эрчим хүчийг ашиглаад явах. За мөн одоо доктортой хөгжлийн тайлан дээр өрнөлөө гаргах ийм боломжуудыг өнөөдөр үйл ажиллагаагаар танилцуулж байгаа юм. Монгол улсын хувьд бол төвлөрсөн одоо эрчим хүчний өсвөртэй дээд 3, дээд 4. За энэ нь бол ахлагдсан суурин газар хүрэхтэй бол одоо маш их хэмжээний шугамын алдагдлыг бол ингээд гаргаж идэг. За тэрэн дээр бол энэ тархмал их үүсвэрнэ. За ялангуяа энэ grid forming технологи ашигласан энэ инвертер батарей маань болохоор за энэ шугамын алдагдал болон давтамжийн зөрүүг бол буцааж тэгшдэгдэг ийм даваа талтай. За 19-нд бол энэ төхөөрөмжүүдийг ингээд суулгаснараа за улсынхаа одоо эрчим хүчний системд одоо даваа тал одоо үүсгэж дэмжиж байна л гэсэн. Тус компани Huawei Fusion Solar-ын аль биесны түншийн хувьд Монгол улсад ухаалаг нарны эрчим хүч болон эрчим хүчний нөөцлүүрийн твшилтэт технологиг нэвтрүүлэн ажиллаж байна. Huawei Fusion Solar дижитал технологи болон хүчний электроникийн шийдлүүдийг нэгтгэн бүх төрлийн цогц шийдлийг дэлхийд даяар санал болгодог. Clean Resource Development компани Huawei Fusion Solar-ын түншийн хувьд тасралтгүй инновацийг нэвтрүүлж нарны эрчим хүчийг үндсэн эрчим хүчний их усүр болгон хөгжүүлэхийн зэрэгцээ шинэ үеийн эрчим хүчний дэд бүтцийг бий болгох салбарын доктортой хөгжилд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.